За өнөөдөр та бүхэндээ би бас сүүлийн үеийнхаа видеонд гадуур явж байхдаа энд тэнд байн яриад байсан глютенгүй хоол идэх хэрэгтэйгээд. Тэгээ яагаад вэ гэх юм бол би Германд ирээд одоо чинь 5 жил болсон байгаа шүү дээ. Тэгээд би энэ жил цeliac гэдэг өвчнөөр онцлогдсон байхгүй юу? Тэгээ германаар бол celiac, англиар бол celiac disease гэдэг. Тэгээд тэр өвчнөөр онцлогдсон. Энэ нь болохоор глютен идэж болохгүй. Гэхдээ зүгээр глютений хашилтай хүмүүсээс бол шал ондоо хус хэлбэрийн хашил бол ер нь бол хэлэхэд хөнгөн төрөлтэй орно. Цeliac гэдэг нь бол бүр хүнд төрлийн дааврын системд бүр орсон байгаа хоол хүнс болон дүүрэнд хэрэглэдэг бүтээгдэхүүн, бие удаа, савн, шампунь гэдэг бүх зүйлээс ер нь биед нь цуснд нь глютен орох юм бол тэр нь биеийг өвчлүүлж одоо шинэ тэжээлийн дутагдалд оруулдаг ходоод гидээс 12 нуглаа гэцэгц очиод шархлаа үүсгдэг. Хэрвээ та энэ өвчнөөр онцлогдсноо мэдснээсээ хойш глютен идэхээ зогсоохгүй бол ходоодны шархлаа үүсгэх, чихрийн шижин өвчин дуусах, ясны сэргэжилтэй болох, цус багталтай болох гэд маш олон хүнд өвчний үндэс суурь нь болж өгдөг. Глютен гэдэг маань бол уурга байгаа хөх тариа гуйлнаас гардаг. Тэгээд энэ цeliac гэдэг хүмүүс бол биеийн дахлааны систем энэ глютений уургагт хэд мэдрэмжийн хариулт үзүүлэх үед үүсдэг өвчин. Энэ үед бол нарийн гидсний саст гэмтэж хүн шинэ тэжээлийн дутагдалд ордог. Өөрөөр хэлбэл хүн идж байгаа хоол хүнсийнхаа эрүүл хүн бол хоол хүнс аваад тэгээ биеийн хэрэгтэй зүйлсийг энэ витаминууд, эзэспэцтэй уурга юу гэдгийг бүгдийг нь биедээ шингээж аваад хэрэггүйг нь өтгөн болгоо гаргадаг шүү дээ. Харин цeliac гэдэг хүн бол энэ ингээд өөрсөнд хэрэгтэй юмнуудаа бие рүүгээ шингээж авахгүй шууд бүгдийг нь гадагшлуулждаг гэсэн үг. Тийм учраас хүн бол одоо бүх төрлийн витамины дутагдалд орно, цусны дутагдалд орно, ясны сэргийгч гэдэг бага насны хүүхдүүд бол өсөлт нь удаашрах ч юм уу аюултай, маш аюултай өвчин. Тийм учраас хэрвээ цeliac гэдэг эдгийг мэдэж онцлогдсон бол насан туршдаа глютенгүй болно. Би болохоор цусны шинжилгээ өгөөд эсрэг биетийн цусны шинжилгээ өгөөд тэгээд хотоодоо дуусандуулаад яг цeliac гэдэг нь батлагдаж тотлогдсон. Та харин celiac гэдгээ нотлогдсон бол тэгээд нотлогдсноос хойш бол хүн эмчнэр нь одоо ингээ глютенгүй дэглэмээр хоолоод 6-аас 12 сар болоод хагас жилээс 1 жил болоод тэгээд хотоодоо дахин дуусандуулаад цусны шинжилгээ дахиад өгөөрэй гэд хинаад явдаг. Хотоодны одоо нэгэнт юм нь бол celiac гэдгийг онцлогдсон бол хотоод нь байнгын ер нь шахалсан байдаг учраас тийм шахах нь идэх үгүй юу гэдгийг эмчнэр нь шалгаж үзэх гэдэг. Тэгээ хүмүүс яг за шахах нь гайгүй болчихжээ, янжжээ тий. Тэгснээ одоо ингээд би гайгүй болсон чинь багаар ингээд жоохон чон глютентэй юм идээд биеэ тасчихъя. Тэгээд гайгүй иддэг болчихно гэж бодоод байдаг шүү. Үгүй шүү. Үнэхээр аюултай, миний өмнө хэлсэнчлэн тийм өвчнүүдийг та тусах маш өндөр аюултай гэсэн. Би цeliac-ийн өвчтэй байж магадгүй юм шиг байна. Ер нь шинжилгээ өгөөд үзье гэж бодож байгаа хүмүүсийн хамт ер нь celiac гэдэг хүмүүст гардаг ерөнхий шинж тэмдгүүд хэлээ. Зарим хүмүүст бол зарим байгаа, зарим байдгүй байдаг. Учраас ер нь ерөнхий шинж тэмдэг гэх юм бол гидээс дүүрэх, хий урах гэсэн үг шүү дээ. Гидсний айгу хийгээс дүүрэх, зүдээ ихтэй. Эсвэл гидс хатгуулж өвдөх, ер нь маш их өвдөх юм эзний дараагаас өтгөнд өөрчлөлт авах, тэ өнгө үнэстэй болох, тэгээд эсвэл айгу их суулгах, чин хаяах, айгу их ядас суйлтах, эсвэл цус багталтай болох, эздэс чим тэжээлийн витамины дутагдалтай авах, ялангуяа витамин D, кальцийн дутагдал хамгийн ихэнд илэрч гарч ирэх магадaltaй байдаг. Айсандаа тэгээ янз бүрийн жижиг туултууд гарах, загтнах тохиолдол байдаг. Яс сэргийжих, толгой өвдөх, шүдний паалангууд нь айгүй их гэмт. Бас мэдрэлийн шинжүүд илэрч болдог. Гар хөлн бадаарх зэрэг бас сэтгэл санаа дутуу болон хүүхдүүдийн өсөлт удаашрдаг гэж бас хэлсэн байгаа. Хоолны дургу бол ядас султаа тураад байх юм бол
Энэ бол шинжилгээ өгөхөд илүүдэхгүй шүү гэж хэлмээр байна. Зарим тохиолдолд бол ямар шинж тэмдэг илэрхгүйгээр илгээгүй байж аж, эдгээрээс юу ч илгээгүй байж аж тусны шинжилгээ өгөөд хотодод дундуулаад хүмүүс мэдэх юм байдаг. За би ер нь цэлиакитэй байж магадгүй байна. Шинжилгээ өгөө гэж бодож байгаа л тэгтээ би шинжилгээ өгөөд хариучин гараад та бүхэн цэлиакитэй гэж онцлогдох хүслээ зүгээр глютендээ хоолоо идэж байгаарай. Би магадгүй юм шиг байна. Шинжилгээ өгч юм чинь ингээд глютений эдгээ болчих юм бол таны шинжилгээний хариугаас чинь цэлиаки гэж бол гарч ирэхгүй. Тэгээд цэлиакитэй тогтоогдсон байж аж глютений хоол идэх юм бол би өмнө хэлсэн шиг өвчнүүдийн тусны дээрээс нэмээд нарийн бүдүүн гэсний архаг бүр хүсэл болоод хавдар алах боломжтой тул заавал тэглэмээ бариарай гэж үсэн эмийн эмчилгээ бол байдгүй. Та тэгээд цэлиакитэй болчлоо гэж сэтгэл санаагаад битгий унаагаарай. Сэтгэл санаагаа дотоостой байлгах хэрэгтэй. Эмийн эмчилгээ байхгүй ч гэсэндээ таавал хоолоо зохицуулаад идээд бусад тохиолдож болох өвчнөөс бол хамгаалаад явж байж болно. Монголд бол би яг мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан би сая Монголд очиод ихэд бол цэлиакитэй хүмүүс гээд зөндөө болчихсон байсан. Facebook групптэй тэгээ бас глютенгүй хоолны газар бол олтоо бэкри гэд байсан. Гуйл цаадаг газар байсан. Амттан гэд гаднаас импостолж оруулж ирдэг газар байсан. Германд болохоор германч нь одоо нийт 83.5 сая хүн амтай байхгүй юу? Хүн амынхаа 1% нь бол цэлиаки өвчтэй байдаг. Тэрнээс гадна уншлагтаагүй явж байгаа хүмүүс, мэдээгүй явж байгаа хүмүүс бол бас зөндөө байгаа баа. Цэлиаки өвчин бол юунаас болж үүсдэг вэ гэдгийг бол одоо хүсэл эрдэмтэд нотолж гаргаагүй байгаа. Глютентэй хүнс идэхээр бол ууж болдог юм гэд байдаг. Тэр энийг бол айгүй хэрэглээд тийм байт юм баялаад байнга хэрэглээд авах бол юусоо зохимжгүй зүйл гэж хэлэхээр байна. Тэрний онд тэрийг хэрэглэхгүй, глютенийг хэрэглэхгүй байгаарай. Зайшгүй хөдөө гадаа мэдгүй хааны тийшээ яваад үнэхээр глютенгүй хоол олдохгүй та бүр үлсэж үхийн даавн дээр ялчгүй глютенд юм идгээд хамал яваад хийзвэл тэр тохиолдолд хэрэглэж болно. Босоод үед битгий хэрэглээрэй. Глютен энэ цэлиаки өвчин яагаад үүсдгийг бол тогтоох боломжгүй гэсэн шүү дээ. Би болохоор одоо энэ 2025 он гараад бол ер нь гидс айгүй хөвтүүд байдаг болсон. Сахгүй ер нь бол өдөр алхан өдөрт байнгын ер нь заримдаа бараг зогсолтгүй өвддөг. Тэгээд цаа тэгж явж байгаа. За зүгээр болчихгүй ах гэж явсаар байгаа. Энэ бол өвдөлтөндөө жоохон тасцсан. Тэгэхээр нэг сүстэй юм утгагүй эмчд үзүүлэхгүй яваад байсан. 4 сард үзүүлсэн чинь цэлиакитэй байна. Ходоо чинь шахалцсан байна гэж хэлсэн. Би бол багаасаа Монголдоо өсч том болсон учраас байнгын боосцог иддэг, боо иддэг, талах иддэг, пешхигаа иддэг. Тэгээ юу байдгийг бүх хоолоо идэж штэ Монголынхоо. Тийм байсан учраас хэлж мэдэхгүй. Монголчууд бол глютен донс бол байнгын өдөр тутамдаа хэрэглэдэг штэ. Европын орнуудаар явж хаад хоолны газар зарах юм бол ингээд хашлынхаа мэдээллүүдийг тавьсан байдаг байхгүй. Хоол болгон, салаад зууш юу гэдэг бүх зүйлэн дээрээ жижигхэн кофе шоп бүх газрууд нь ер нь хүнсээр үйлчлдэг газрууд нь энэ бүтээгдэхүүн чинь ийм хашлтай хүн идэж болохгүй шүү. Одоо чинь зөндөө олон хүнсний хашлаа шүү дээ. Ганц глютен ихгүй сүм бүтээгдэхүүн глюкозын хашлтай өнгөж байна. Өндөөний хашлтай соёо, цэлери гэд зөндөө олон зүйлийн хашлтай учраас тэр бүрийг нарийн бичсэн байдаг. Харин Монголд очих юм бол минь дээр нэг ч тийм мэдээлэл байхгүй байсан жоохон харамсалтай. Гэтэ магадгүй цаашдаа анхаарад битэд гэсэндээ эрүүл мэндийн сайдаа ч хүмүүстэй хэлээд станыхаа хүмүүст хэлэл магадгүй тийм зүйл цаашдаа гарах байх гэж найдаж байна. Тэгээд глютен нь ямар хүнсэнд байдаг юм бэ гэх юм бол түрүүний хэлсэн чи одоо бүх гуйлан бүтээгдэхүүн улаан буудайны төлөв тэрэн дундаа цагаан гуйл байна уу, бүхэл төрлийн гуйл байна уу, бод гуйл байна уу, араан гуйл байна уу, ямар ч чамаагүй бүгдээрээ глютентэй гэсэн үг. Тэр бол үнэхээр хамгийн дээдийн no go. Дээрээс нь будаа бол идэж болдог байхгүй цэлиакитэй хүмүүс. Гэхдээ болтгүй будаа гэх юм бол нөгөө нэг кускус гэх будаа байдаг. Тэгээд булгуур будаа. Тэгээ арай болохгүй хүүхдтэй овяас болохгүй. Овяас нь өөрөө бол байглаасаа гарахтаа глютенгүй гардаг боловч одоо тэр овяасыг хийж байгаа газрууд нь зүгээр яг энгийн гуйлтай бараа бүтээгдэхүүн бас боловсруулдаг учраас холиолцчихдаг баггүй юу.
Тэгэхээр глютен орчин гэсэн үг obviously дотор. Тийм учраас идэж болохгүй. Тэгээ obviously идэхээр бол заавал глютенгүй гэж гарчилсан obviously идэх юм бол аюулгүй гэсэн. Өдөөс тунаа ер нь бидний хэрэглэдэг хүмүүс ингээд талбай, пицца, билуунууд байна, кекс, жигмэг бичэн байна. Өглөөний цайндаа зарим хүмүүс идэдэг cornflakes гэх тэрний зарим нь глютентэй байдаг. Ингээд амархан глютентэй гэдгийг ер нь бол юу глютентэйг мэдчихэж байгаа юм шиг болооч бас даалтаар бидний мэдхгүйгээр глютенгүй байх гэсэн болооч глютен агуулсан хүнснүүд гэж байна. Тэрэн донд нь юу одоо гэх юм бол хям зайдас байна. Заавал найрлага оцсон уушхай гэхдээ одоо ямар ч хүнсний бүтээгдэхүүн авсан үнэхээр мах биш бол тий цэвэр дан мах бол зүгээр амталсан мах бол бас унших хэрэгтэй гэсэн үг. Одоо дандаа идж байгаа авж байгаа хүнснийхээ хувцсыг уншиж авна гэсэн үг. Ялангуяа бэлэн бүтээгдэхүүн тэр янзын оцсныг маш олон оцсныг бүтээгдэхүүн байдаг. Янз бүрийн соуснууд, хоолны соуснууд байна, кетчуп байна, шоколад, чипс, амттан зайрмаг юу байна, бүгднгийн унш. Гадуур энэ Европоос чи явж байгаа чинь нөгөө гадаа ил зарим өөрсдөө хийсэн гэдэг юм том савтай тийг нөгөө хавыг гэхээр нэг шихийг халбахыг хоёр халбахыг гэдэг өөрөө ингээд цанц нь хутгаад ийм бичэн вафл юм уу зүгээр цаасаа аян дээр тавиад өгдөг тий заримуудын ихэнх газруудаас асуугаад өдөө өсөлт туршлагаар яасан бэ гэх юм бол ер нь бол жимсний амттай бүтээгдэхүүнүүд нь бол глютенгүй байдаг юм байлээ. Ганц нэг тий юм одоо гуйлын өтгөлн гэсэн тийм байгалийн чамаар айлах хэвэл биш хийх газрууд нь бол яг гуйлтай байдаг. Тэгээд үүс тариа гэж хэлсэн учраас мэдээж шар айраг пи ууж болохгүй гэсэн. Тэр чинь бүгднийг үүс тарианаас гаргаж авсан глютен маш их байгаа. Өглөөд фис гэж юм уу зарим нэг согтуу төрлийн ундаанд арватай гэдээ бичсэн байдаг. Тэр зүйлүүдийг бас хэрэглэж болохгүй. Зарим бас витамин, хүнсний төрлийн тийм зүйлүүд байдаг. Тийм учраас бас ингээд гадаадаас исэн, яасан гоё гэдэг юм савлцсан витаминууд байх юм бол тэднийгаа ч гэсэндээ тайлбарыг сайн уншаарай. Тэгээ тийм капсултай бүтээгдэхүүний капсул нь хүсэл заримдаа байж байдаг. Тэгвэл глютен агуулаагүй хүнс гэдэгт нь юу орох вэ гэх юм бол будаа байна, эрдэнэ шиш байна, шар будаа, киноа будаа, төмс ногоонууд байна, шинхэн жимснүүд байна, мах, загас, өндөг, сүү, тараг нэг ч юм бүгдээ глютенгүй идэж болно гэсэн. Бас дээрээс нь самар үүд буусцгнууд байгаа. Глютенгүй хоол хүнс идэх ихэндээ айгүй хэцүү юм шиг санагдаж магадгүй. Гэтэ явандаа хүмүүс суучдаг. Харин энэ бол амьдралын маш эрүүл хэм маяг. Савуулгатай хүнс глютентэй хоол хүнс их идэхээр угаасаа ингээд годоодны юм асгар юмнууд байдаг шүү дээ. Тэд нь ингээд наалтаад хоол шингэлж гэсэндээ мууддаг. Гэтэ цэлиакиатай хүмүүсийн бүр энэ юмнууд нь үхээд байхгүй болцсон байдаг. Тэгээд глютенгүй хоол хүнс хэрэглэж гиснээр шахлааны эдгээс үлдэн гэсэндээ игээд урагдаг шүү. Тийм учраас стрессний гаруунаараа битгий аягүй хүн хэцүү бэлэхгүй зүйл гэж бодоорой. Магадгүй гадуур найз дотойтой явах гэсэндээ юу гэдэг захиалж идэггүй тий хэцүү байж магадгүй. Монголын хувьд ялангуяа аягүй хэцүү хязгаарлалт байгаа. Би бол яадаг вэ гэхээр бол дандаа дам мах тий элдв янзын холцгуудын махыг аваад тэгээ салааттай авдаг ч юм уу салбар будаатай авдаг ч юм уу шаасан төмөс ч гэсэн тий гэхдээ анхаарах зүйл нь шаасан төмөсөндөө шаадаг тоосондоо уйлаад бүсцэн элдв янзын зүйл шаадаг байхгүй. Уушраа шаадаг байхгүй. Тиймээс бас тэрийг анхаарах хэрэгтэй. Жохон хүүхд ер нь бол удамшдаг гэж үздэг энэ өвчнийг. Тийм учраас нэлэх төссөн хүүхд нь гидсэн дөгөөрээд гүйлгээд өвдөөд уйлаад тах юм бол үзүүлсэн зүгээр байгаа шүү. Германд бол цэлиакиатай хүнийг бол хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж үздэг. Нэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнх нь нэг тэдэн хувийн хөгжлийн бэрхшээлтэйгээ зэрэгэл байдаг хөнгөлт үзүүлдэг юмнууд байдаг байхгүй юу? Тусгаал нь нэг машина тавьдаг зогсоол ч юм уу тий элдв янзын өмнөлөхээр автобусны хөнгөлөлтөд зогсох ч юм уу тийм зүйлүүд байдаг. Гэхдээ цэлиакиатай хүн бол хамгийн бага түвшнээ тооцогддог. Тэр нь
зөвхөн татвараас бага зэгийн хүмүүст үзүүлдэг. Яагаад гэх юм бол глютенгүй хүнснүүд нь дэлгүүрт ороод хахад глютенгийн хүснээс хамаагүй хайцсангүй илүү үнэтэй, заримдаа бүр нугалсан ч юм уу үнэтэй байх байдаг. Ресторанд авах юм бол заавал аз жаргал глютенгүй пицца гардаг, глютенгүй гоймон гардаг гэх тийм хоолнуудтай газруудад очих юм бол заавал тэр глютенгүй захиалсныхаа нэмэлт хэдэн евро гэж төлдөг учраас энэ бол үнэхээр байх ёстой зүйл. Тэгээ улсаасаа айгүй хааж үзэж байгаа нь бас айгүй зүгээр. Гэтэ би яг тэр зүйлээ яг аваагүй байгаа. Тэгээд энэ онцлогдсноос хойш 6 сар болсон байгаа. Тэгээд дараа нь тэр материалуудаа бүртгэлээд тэгээд процесс нь явд юм шиг байлаа. Би хэдэн сарын дараагаас тэрийгээ олдож үзье гэж бодож байгаа. Гэтэ Монгол байгаа тэр глютенгүй гуйл морил зардаг газруудын миний бодлоор үнэн бол арай л юм шиг санагдсан. Тэгээд ер нь бол глютенгүй талхмалхыг өөрөө гэртээ тийм голыг аваад хийхэд боломжтой байдаг шүү. Барьцалтуулагч гээд зүйлүүд байдаг. Хэрвээ хүсэх юм бол магадгүй надад холбоо бариад эмчнээс би бүтээгдэхүүнүүдийг явуулж болно. Гэхдээ би ер нь бол Монголд байгаа хаасан. Гэхдээ миний хаасан үнэтэй байсан. Гэхдээ зүгээр хуваараа зардаг хүмүүс бас байж магадгүй. Тэгээд өөртөө бас яг энэ өвчнийхаа талаар сайн судалгаа хийгээрэй. Тэгээд хэлсэнчлэн гэд глютенээ зогсоочоод глютен идэхээ болчоод шинжлэхийг явах юм бол яг целиакитай байсан ч гэсэн тэр чинь гарч ирдэггүй учраас хэвээрээ хаалж жоод энэ шинжлэхүүнүүд нь хэрэглээд байгаа бол яалтаа очиж үзүүлээрэй гэж хэлмээр. Тэгээд би бас шорт ч юм уу бас дараа нь зүгээр ус бичлэгээ ч гэсэндээ би ер нь өдөрт юу идэж байгаа, тий гадуур яваад юу идэж чинь, гэртээ ямар хоол идэж чинь гэдгээ оруулах гэж байгаа учраас сувгтаа минь хамтаагаарай, намайг дагаарай. Түн таалагдсан бол лайк дараарай. Баярлалаа.